Бүгд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр бол 12 сарын 1-ний өдөр байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Advance календараа нээж эхлэх өдөр гэсэн үг. Тэгээд би Паскалийн Advance календарыг болохоор ингээд бэлдэг байгаа хгүй. Тэгээд юмнуудаа авцсан байгаа. Өнөөдөр манай Паскал ингээд 1 сарын хугацаанд баг ингээд ажилдаа явахгүй байжгаад тэгээд эхний өдөр ажилдаа явсан байхгүй. Тийм болохоор надад ингээд бэлгнүүдээ ингээд боох боломж олдож байгаа байхгүй юу? За тэгээд Advance календар гэж мэддэггүй. Монголд бол угаасаа энэний талаар мэддэггүй шүү дээ. Би ч гэсэн ерөөсөө мэддэггүй байсан. Энд Германд төрж ирэл мэддэг болсон байхгүй юу? Одоо 12 сарын 1-ээс 12 сарын 24-ний хүртэл 24 хоног байгаа тий. Одоо зул сарын баяр, Weihnachten, Christmas тий. Энэ баяр болоход 24 өдөр байгаа. Энэ болтол ингээд нэг өдрөөр юм жижигхэн юм бэлгнүүд онгойлгодог байхгүй юу? Одоо миний Advance календарыг би таньд үзүүлээ заяа. Тэр хойно байгаа энэ Merry Christmas гэсэн. Энийг Паскал надад аль хэдийн миний төрсөн өдрөөр бэлгэлсэн. Энийг харагдаж байна. Тэг ингээд бүгд ийм тоотой. Ингээд 1 2 3 4 энэ төргийн тэнтэй орцсон. Тэгээд нэг өдрөөр нь нэгээр нь задалдаг байхгүй юу? Тэгээд энийг өдөр Паскалыг ажилласан ирэхээр бид тэр хамтдаа задлана гэж бодож байгаа. Тэгээд одоо ямар ч байсан миний бэлдээд тавьсан бэлгнүүд бол энд байна. Тэгээ боох боодлнууд энд байна. Тэгээ би угнаас юм жижигхэн нэг юм бэлгэний ууд авсахгүй юм хөргөн Merry Christmas энэ гэсэн. Гэтэ энэ зарим том бэлгнүүд нь энд тогтохгүй учраас том бэлгнүүдийн энд тэр боглоно гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр юм хөргөн тоонуудтай юм байгаа. Тэгээ миний авсан энэ бэлгнүүд болохоор нийтдээ нэг 21 юм уу 20 орчим бэлэг байгаа. Тэгэхээр би эднэрийг өвчсөн ингэж тоолж, боглож, боож тавьчаа. Тэгээд бас дэлгүүр гарах хэрэгтэй байгаа. За тэгэхээр бүгд одоо эхэлцгээе. Тэгээ та нар энэ хардаа манай Advance календарыг хардаа энийг бас ингээ Германд ирэл мэддэг болсон заяо. Одоо 12 сар болохоос эхний бүтэнсээ өдрөлүүдээ одоо ингээ өчтөр 11 сарын 30-ны өдөр бүтэнсээ өдрөөс байхгүй юу? Тэрэнд ингээд эхний ингээ лагаа хасаад байдаг. Тэгээ дараагийн бүтэнсээ өдөр ингээ 2 дахь лагаа хасаад. Тэгээ тэр нь болохоор ингээ 2 дахь адвент, ингээ 3 дахь адвент, ингээ 4 дахь адвент гэдээ хасаагаад. Тэгээ 4 дахь адвентаа асаасан өдөр болохоор зул сарын баяр өдрийн болтогч үл юу ч үл нэг темирхүү заяо. Яг бисэн очрохоор мэдгүй. Гэхдээ ямар ч зэн ингээ лаасаага тавараас амир хөөрхөн за. За, бэлгнүүд эхнээс нь ингээ задлнаа. За тэгээд нөгөө юу яасанчлан би нэг өмнөхний влогон дээр ярьжсэн 24 бэлэг 24-нд нь тийм амар том юм авч чадахгүй учраас бас жижигэн юмнууд авсан байгаа. Тэгээ заримд нь том юмнуудаа хийчихье гэж бодож байгаа байхгүй юу? Тийм болохоор жүж болсон бүгдийг нь гаргаа ширээн дээр тавиадах юм. Тэгээ энэ бичлэг бол 12 сарын 24-ний өдөр орох бах. Ягаад тэгэхээр энэ бичлэгийг эхлээд оруулсан бол Паскал ороод үзчихэж штэ. Тэгээд бэлгнүүдээ мэдээд очих учраас хадгалж агаад дараа нь оруулнаа. За ерөнхийдөө энэ авсан бэлгнүүд энэ байна би тэгээд боогоодох юм уу яад юм бэлээ. За энийг задлаадах эхлэв. Нөгөө гэрт Паскал байхаар нөгөө миний авсан бэлгийг бас шуудангаар ирэхээр мэдчихгээдсэн байхгүй юу. Тэгээд гэрлөө явуулсныхан дараа би нөгөө ди-хаалын трим одоо шуудангаар ирж байгаа постнуудыг ингээд өөр авдаг гадраас нь очиж авч болдог юм руу ингээд явуулсан чинь бас тэр нь жоохон саадаж маатаад амар асуудалтай юм билээ шүү дээ. Тэгэж явах чинь пакет ингээд өөр газар руу явуулах чинь. Гэтэ яаж ийж би бодлоод авцсан л та. Гэрт Паскал байгаа тахаар ер нь нэгэндээ тийм surprise-ны бэлэг барина гэдэг чинь жоохон хэцүү юм байна гэж. За хөө. Тэгэхээр хэдэн бэлэг байна хараадах юм. За одоо тоолоодох юм. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 дахиад нэг бэлэг байгаа. За би тэрийг аваад ирье. За тэр бэлгийг аваад ирлээ. Ингээ 20 бэлэг болчлоо гэсэн. Энийг танарт харуулж болохгүй энэ том үний бэлэг байгаа гэж. За тэгэхээр эхнээс нь надад авсан бэлгүүдэд танарт үзүүлье. За би тэгээ яаж яг тоогоор нь ингээд зохицуулж явах юм аа гэдгээ сайн мэдэхгүй байна. Жоохон бодох хэрэгтэй байна. За нэгдүгээр авсан бэлэг болохоор ийм Crocs байгаа. Энэ хардаа 44-45 хайрцмаар баха. Тэгээд цаа чи нөгөө гэрийнхэн тавч нэвдэрцээдээс ахгүй юу. Тэгээд ажил дээр бас Crocs өмсмөр ингэдээсэн. Тэгээд харж агаад гэртээ өмсөх юм уу? Ажил дээр өмсөх юм уу гэдэг өөрөө шийднүц. Тэгээд нэг ширхэг юм юу авсан? Одоо Crocs ч нөгөө дээр нь баах юм ингээд нааж болоод идэв штий. Тийм BVB-ийн хөл бөмбөгийн юм авъя гэсэн чинь тэр нь байхгүй болцсон зарагдчихсан ахгүй юу. Тэгээд юм Yoda-гийн юм тасаа юм дуртай ахгүй юу. Тэгээд нэг ширхэг юм пин гэдэг юм уу юу гэдэг энэ тэр ингээ авсан. Ингээд энэ маань ингээд нэг бэлэг байгаа. За дараагийн бэлэг маань болохоор жижигхэн бас дундуур нь байгаа шүү дээ. Энэ болохоор фитнес юм протеин ригэл.
Ийм байна. За дараагийнх нь болохоор энэ чипс. Манай Паскал чипсэнд бол дуртай байгаа. Гэтэ сүүлийн үед чипснүүд ингээд нэлээд хумж байгаа. Тэгсэн ч гэсэн ингээд нэг ширхэг чипс ийцэн байна. За тэгээ Kinder Bueno-d бас манай хүн амар дуртай. Ингээд дөрөвтгөн гэсэн үг. За тавдах нь болохоор энэ D-ээс авсан витамин D3 гэдэг ийм витамин байна. За тэнгуүдээ дараагийнх нь болохоор Rot Baking гэдэг энэ одоо нөө бакус шиг гэх юм уу те витамин С юм уу тиймэрхүү юмнууд байдаг. За дараагийнх нь болохоор ийм Ingwer shot байна. Энэ болохоор одоо нэг цагаан гай илүү те нэг жоохон гашуун гэсгэлэн байгааддаг. Ханаад манад төрс үед уучгаад нөгөө дархлааны системийг сайн дэмжих тийм зориулттай ийм Ingwer shot байна. За дараагийнх нь авсан юм болохоор бас D-ээс авсан ийм 70% какаотай цэвэр шоколад байгаа. Одоо бид тэр нөө жингээ барьж байгаа гэсэндээ тийм болохоор шоколадны баг идчихэж байгаа байхгүй тийм болохоор ийм цэвэр шоколад бас арай жоохон эрүүл ээж магадгүй гэж бодоод тэрийг авсан байгаа. За одоо энэ идэхэн бэлэг нөө 1 3 4 7 ингээд энэ 8 дахь нь байсан байна. За 9 дахь нь болохоор энэ BVB-гийн хөл бөмбөгийн ийм аяга байгаа. Манай хүн чинь BVB-гийн улаан ногоон фэн шүү дээ тий. Тэгээ танаас мэдгүй л дээ угаасаа тийм фэн байхгүй юу. Тэгээд ийм аяга энэ болохоор ийм цаава таас гэж байгаа хгүй одоо шидэт аяг гэх юм уу нөгөө халуун юм хийхээр энэ ингээд шар болд юм байл л дээ. Тэрнээс шүүтэн байхдаа бол ингээд хар байж идэг. Тэгээд за сая хонх тухаараа тэг дундуур нэг саадал гарлаа. Тэгээ би сая юун дээр явж илаа. А тэг энэ аяган дээр явж ирсэн шүү дээ тий. За ингээд аяг байгаа. Тэнгүүтээ бас энэ BVB-гийн ийм магнит байгаа. Одоо хөргөгчний юм ч юм уу тий бид тэр ингээд зургнуудаа тэр ийм самбар дээр ингээд үлгцэн байдаг тэр мөрөнд ашиглахад болно. Бас ийм хөөрхөн 1 2 3 4 5 6 7 8 9 ширхэг ийм магнит соронц байгаа. За тэгээ дараагийнх нь болохоор энэ BVB-гийн юм Zokn буюу оймс байгаа. Энэ дээр болохоор энэ BVB-гийн одоо нэг юм баг болгон чинь нэг юм сүл дамтан ч юм уу нэг юм төлөөлөл нэг юмтай байдаг да. Тэгээд энэ манай хөлбөмбөгийн багийн нэг төлөөлөл нь болохоор нэг юм шар энэ харж байна. Энийг болохоор EMA гэж нэрлэдэг. Яг энэний юутай юм бэлээ л дээ. Одоо та нарт энэ дээр бас илүү харагдах энэ харагдаж байна уу? Энэ болохоор тэр EMA гэдэг нэг юм төлөөлөл амтан байхгүй. Тэр мөрнийх нь одоо тэр нь ингээд энэ төр орцсон нэг юм оймс байгаа байхгүй юу? Тэгээд нэг юм оймс байна. За тэгээд дараагийнх нь болохоор энэ нь штэ. Манай хүн чинь бас сагсан бөмбөг үзнэ. Тэгээд Stephen Curry-гийн улаан пен байхгүй юу? Тэгээд надад нэг ингэ хэлжсэн юм би ингээд Stephen Curry-гийн өмсгөл аммаар байгаа гэд тэр нөгөө надаас аммаар байгаа юмнууд тэгээд энэ эдийнэ эгийг чи надад бэлгэлгээд болно гэжсэн байхгүй юу. Тэгээд тэр чигсаалтан дээр нь энэ бас байсан. Тэгээд ийм Stephen Curry-гийн өмсгөл авсан байгаа. Энэ маань таардаг байгаа даа гэж бодоод энэ таарахгүй болоод тэгж яах вэ? За дараагийн авсан юм нь болохоор Balea-гийн ийм шампунь байгаа. Анти шүпэн шампунь гэдэг хагны эсрэг шампунь. Манай Паскал уг нь бол Redken-ий тусдаа нэг юм шампунь хэрэглэдэг л дээ. Гэхдээ бид хоёр энийг хоёулаа хэрэглэдэг байхгүй яг нэг үнэтэй шампунаа хэрэглэхээс өмнө эхлээд энэ шампуноор толгойнхоо нөгөө бохирдол бүх юм авч байгаа. Тэгээ дараа нь үнэтэй шампунаа хэрэглэдэг байхгүй юу? Тийм болохоор энийг бэлгэлчээ гэж бодоод энийг авсан байгаа. За тэгээ дараагийнх нь болохоор ийм Bad Bomb байгаа. Одоо баадн гэдгийг чи монголоор үгдүүлээ. Усан сан твтэх гэдэг лөө. Тэг усан сан твтгэхтэй ч юм уу те ийм гой сайхан тайвширч мявшмаар байгаа үед энийг хэрэглэжүүл болох байх. За тийм ээ. За дараагийнх нь болохоор ийм Calvin Klein-ий boxer shorts буюу одоо дотуур өмд гэх юм уу. Тэгээ хөлн арай жоохон ийм урт ийм дотуур өмд байгаа. Манай хүн бид хоёр нэг Royal Mind-д явж байгаад ийм дотуур хувцас авч өгсөн аахгүй. Би дотуур хувцас авч өгсөн аахгүй юу. Тэр нь амар таалагдаад байна гээд би дахиад иймийг амаар ингэсэн аахгүй ийм хөлн жоохон урт нэг энэ минь хүртэл идэм яа дээ тий. Тэгээ тэр нь амар эвтэйхэн байна гэж тэгжсэн. Тэгээд энэний өмнөд нь амар хөөрхөн ингээд 5 ширхтэй ийм дотор хувцас байгаа. За тэгээ дараагийн маань бэлэг болохоор энэ Givenchy-гийн үнэртэй ус байгаа. Би энэ үнэртэй усанд бүр амар дуртай заяа. Би тэр хамгийн анх уулзчаад энэ үнэртэй усанд бүр ингээд намайг бүр ингээд амар татчихсан заяа. Энэ шилнээсээ гараад яаж харагдгийг танарт үзүүлэх үү? Энэ болохоор шил савгүйгээр ингэж харагдаж байгаа. Тэгээд энэ Givenchy-гийн бас амар олон төрлийнх байдаг юм лээ. Йоо энэ нэртээс бүр амар гоё нэртэй заа. Йоо. Анхны балдаа дээр энэ нэртээс гарч исэн залуудаа манай залууч нь. За энэ байна. Тэгэнгүүтээ за дараагийнх нь болохоор энэ бас амар их хэрэгтэй. А нөгөө жижигхэн бэлгнүүд нь хайчдсан юм бол. А энэ
дотор байна ба та. Өөр бас нэг хэдийн юм байх хэрэгтэй дөө. За тэр яг. За дараагийн бэлэг нь болохоор энэ утасны тогтоогч байгаа. Машинд хэрэгтэй нөгөө агаarжуулагчныхаа юунаас нэгээ тогтоочдөг гэсэн. Тийм болохоор амар яж магадгүй. Машин утасныхаа юуг уцаас хэлсэн байхгүй юу? Тэгээд хуучин утсан дээр болохоор нэг юм соронцтой байдаг гэсэн. Тэгээд наагаа явцдаг байсан. Одоо уцаас хэлсэн болохоор тэр нь болохгүй байгаа. Тэгээд ийм юм авсан байгаа. За дараа нь болохоор ийм жаз байгаа. Энэ жаз руу энэ зураг орноо. Энэ бит хоёрын зургнуудыг битээр угаалгасан компьютерийн ширээн дээр тавиг гэж бодоод байгаа. Ингээд энэ жаз руу энэ зураг орно. За тэгээ дараагийн бэлэг нь болохоор энэ нүдний маск байгаа. За дараагийнх нь болохоор энэ дотор юу байгаа вэ гэхээр дүүш гээл байгаа. Энээс нь гаргач идөө. Угаасаа. Эрэхтэй. Яалтч бүр нэг эрэхтэй өндөртэй. За энэ Rituals-ийн юм дүүш гээл байгаа. Тэр нэг хоёр шиг юм дотоод нь би тэрийг яваад аваад ирээ. Хаашаа нууснаа санахгүй байна. Би нөө Паскалыг гэртээ байгаадагаас болохоор хамаг юмнуудаа гэртээ энэ тэнд нуухж жагаад хаашаа ийснээ сандгүй. За би яваад тэр бэлгэнүүдээ хаашаа нууснаа олчоод ирээ. Зайх боллоо. Энэ бас машинд нь хэрэгтэй юм байгаа. Энэ нь болохоор машины үнэртүүлэгчтэй дотроо нэг юм сольдог юмтай. Айгуугаа үнэрттэй юм билээ. Бас Rituals-ийн үнэртэж байгаа л авсан. Энэ болохоор бас машинд нь хэрэгтэй юм. Машины үнэртүүлэгч спрей юм билээ. Энэ Rituals-ийн машины үнэртүүлэгч амар гоо үнэрттэй юм билээ. За ингээд бэлгэнүүд нь болсон байна. Дахиад нэг тоолоодох. Энэ хоёрыг мартсан байна шүү дээ. За одоо яг нийлүүлж байгаа сайн тоолноо. Тэгэхгүй бол бас орон гарантад 20, 21, 22. Хоёр шиг бэлэг дутчихлаа залэг гэж. За одоо гарч хоёр шиг бэлгээ авъя да. Юу авах вэ? Дахиад нэг чипс авчт юм билүү? Ингээ амар олон юм цуглуулах гэж амар хэцүү юм биш тий. Тэгээ би Паскал өгн нь бол нэг юм хөргөн бодолк бэлгэлээ гэж бодож байгаа байхгүй юу? А би нөгөө бит хоёрт юу яжсэн юм? Данч тийм бодолк бэлгэлчихсэн болохоор би одоо тэр бэлгэлжсэн бодолкод хоёр үзүүлэх үү миний зурагтай. Энэ жилийн 3 сарын 25-ны өдөр бит хоёрын хамгийн анхны танилцсан 3 сарын 11-ний өдөр бид анх танилцчихсэн өдөр байхгүй юу? Тэгээд анх танилцчихсэн өдрийнхөө бэлэгээ би Паскал ийм өөрийнхөө зурагтай подолк хийлгэжсэн. Инээдтэй гац энийгээ зааж хаяа гадар дотор явахаар өмссөн юм яг миний УК подолк гэхэд бөөн баярлаад нь штий. Захиалгаар ингээ хийлгэж болдго юм билээ хөөрхөн. За. Одоо гарч байхаас тэгвэл 2 шиг бэлэг авахаас 12:30-д чинь Паскал 2 цаг 10 минут гээд ажиллаа таараад ирнэ. Тэрнээс өмнөгөөс амжуулахгүй бол. За энэ ойрхон скутерээс унаад ийшээ кавлан DM орё доо. Окей. Ирж байгаа тэгээ бэлгээ боё. За надад би тэгэхээр буруу тоолсон байна. Дахиад тоолоо үзсэн чинь 23 шиг бэлэг байна. Тэгээ яг дэлгүүр хах гал ингээл өмсчүүл байжлаа. Тэгэл цүнхээ авах гал тэгсэн чинь цүгний хажууд нэр энэ ингээ байж байна. Энийг би юу яасахгүй юу? Өчтөр урдчигдэр Паскалын гэрийнхэнтэй гадуур явж байгаад худалдаж авсан байхгүй юу? Нэг бэлгэндээ ингээ бэлэн мөнгө хийгээд өгчийгээд тэгээ энэ дотор ингээ 10 евро хийчихье гэж бодлоо. Окей. Тэр дэлгүүр явах шаардлагагүй боллоо. Тэгэхээр 30 минут юм нэг гэсэн үг. За тэгэхээр бэлгээ уудлаад дууслаа. Одоо тэгж харагдаж байна. Харагдаж байна уу? Бүгдээ нэг юм хайсан ингээ хийжлээ. Тэгээд Паскал маань одоо нэг өдрөөр ингээ онгойлгох нь дээ. Тэгээд бэлгэнүүд нь таарлагдасай гэж найдаж байна. Тэгээд чадхаараа л өөрийнх нь хүссэн хэрэгтэй байгаа зүйлүүдийг л авч хийхийг хичээсэн болохоор тэгээд энэ бичлэг угаасаа яг 12 сарын 24 25-ны үеэр орж таарах учраас та нартай бүгдөөрэнд шинэ жилийн мэнд хүргэе, зул сарын баярын мэнд хүргэе. Та нар оноос гоё адванс календар авсан уу? Эсвэл ингээд хайртай дотны хүмүүстэй хийж өгсөн үү? Тэгсэн бол тэрнийхээ талаараас комент дээр бичиж орж ирээрэй. Тэгвэл би маш их баярлах болно шүү найзаа. Тэгээд бүгдөөрэнд нь шинэ жилийн мэнд хүргэе. Баяртай.